Сайн байцгаана уу 48-аас 48 төгс цуврал маань үргэлжилж байна. За өнөөдрийн дугаараар Иракийн хөлбөмбөгтэй холбоотой нэгэн сториг бол ярьж өгнө. Тэгээ Иракийн хөлбөмбөг бол одоо маш их зүйл үдсэн, их түүхтэй, их унсан, ихч боссон ийм одоо сонирхолтой түүх байдаг. Тэгээд мэдээж товчилж бүгдийг дэлгэрэнгүй ярихад бол хэдэн номны дайтай юм мэдээж болох гомцтой тийм учраас илүү богино юм байгаа. Гэхдээ сонирхолтой түүх байна гэдэгт итгэлтэй байна. За тийм мэдээж ерөнхий үед тэтгэгчээр Freshback, Bigback болон Coca-Cola-гийн хамт ажиллаж байна. Сайн байна уу? P-Pack-аас ирж байна. Таны захиалга хүрээлт ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box төлдөж хөө. Захиалсан байгаа өгч завгүй яваад байна уу? PP box. Таны шинэ 24/7 хаяг. (1980-90-ад оны үед бол Иракийн хөлбөмбөг, Иракийн спорт бол одоо жинхэнэ аим шиг дунд, айдас дунд бол явагдаж байсан тамирчтан, зохион байгуулагчтан тийм. Иракийн хөлбөмбөг албаа үндэсний олимпийн комиссийг бол одоо Удай Хусейн удирддаг байсан. За Удай Хусейны хувьд бол Саддам Хусейны, диктатор Саддам Хусейны том хүү байсан. За Удай Хусейны хувьд бол тусдаа зөвхөн одоо ном зохиолн цаашаа одоо өчнөөн одоо баримтат кино ном зохиолч гэсэн тийм одоо бичигдэж ингэж байсан. Devil's Double гэдэг нэртэй сонирхолтой кино хүртэл байдаг. Тэ ор нөгөө дүр одоо орлон тоглогч гэдэг шиг нөгөө амьдрал дээр нөгөө ордог body double гэж өгдөг үлээ. Тим хүнийхэн тухай нэг тийм сонирхолтой кино. Нэг сайн кино биш, маш муу бол биш гэхдээ сонирхоод үзвэл тэ. Жишээ нь байдаг. Тэгээ Удай Хусейн бол одоо ямар амар их олон хүнийг хохироож исэн, ямар амар садистик балиар хогийн муухай хүн байсан бэ гэдэг талаар бол их мэдээлэл юм болоод байдаг. За тэгээ Удай Хусейн бол одоо хөлбөмбөгчдийг тамирчдаг бол одоо ийм элит тамирчин гэж бол үздэг байсан. Зүгээр улсын болон өөрийнхөө пропаганда хармаар байгаа зүйл, үзүүлмээр байгаа зүйл яаж ямар худал юуг зармаар нь тэрийг төлөөлөх ёстой хэрэгсэл нь болгож ханддаг болол байсан. За тэгээд Иракийн шгшөөг холигддог ч юм уу, тэмцээнд ирэхээ авдаггүй ч юм уу, за бүр чухал пенальт алддаг ч юм уу те. Ийм юм болгонд одоо бүр шийтгдэг, торгодог те хариу ерөнхийдөө авдаг гэх юм уу. За тэгээд эднэрийн нөгөө нэг юм Secret Police-г одоо манайхны одоо тагнуул гэхээр эвгүй юм да. Гэхдээ одоо нэг штабо гэдэг шиг эвгүй нөхдүүд байдаг тийм нөхдүүд нь одоо энэ тоглогчдыг тамирчдыг барьж аваад нэг бол Олимпийн хорооны байрных нь подвол руу нэг бол Ад Радвания гэж алдартай гэхээр нэг сайхан үг бишэлтэй гэдэг хүмүүс сайн мэддэг болчихсон ийм одоо хорих төв байдаг байсан. Энэ хоёр л бол авч явдаг байсан. За тэгээд одоо Удай Хусейны яг зааварчилгаа заримдаа бол бүр яг өөрийнх нь өөрийн биеэр одоо хинж агаад энэ тамирчдыг бол одоо дарамтлагдаг, тарчлаадаг, зовоодог, одоо тамалдаг ийм үйл явдал болдог байсан. Тухайн үеийн одоо шгшөөгийн үндсэн одоо гол тоглогчдын нэг Шарар Хайдар, Хабиб Жафар гэх мэт тоглогчд бол маш олон удаа одоо зодуулж байсан гэж байгаа. Шорон дээр чиргүүлж ийсэн тийм цементэн бөмбөг хөшөглүүлж ийсэн. Гэмтсэн байгаа хүнд хөл мөлийг нь одоо хүчээр бохирын хоолоор хөл мөлийн хийлэгдэг. Ингээд тэгээд одоо хэдэн 7 хоногоор хэдэн 17 хоногоор бол одоо ганцаараа ингэ хордог тийм. Ийм одоо балиар үйл явдлуудыг бол болж исэн ба. Энэ нь яаж яхад одоо бид нэр олж нээсэн мэдсэн шүү дээ тийм ээ. Бүх юм босны дараа тэгээ яг тэр үед одоо яадаг ч байсан юм магадгүй миний төсөөлөхгүй ч юм бидний төсөөлөхгүй ч юмнууд зөндөө байх. Тэгээ одоо энэ хөлнийх нь уул муулыг одоо цохиж мохиж одоо хөлмөлийн хугалдаг байсан ч гэж байгаа шиг тийм. Ийм одоо тамийн хамлалт бол хийдэг байсан ба. Тэгээд 2003 оны 4 сар гэхэд бол Америк тэргүүтэй улсуудын нийтлэл бол Америк одоо Ирак руу бол дайн хийж орсон. За тэгээ энд бол одоо Саддам Хусейны засаг бол нурсан. За ингэсний хүрээнд бол одоо 2003 оны 4 сарын 19-нд олон улсын сэтгүүлчид за тэгээд эрхчлөөгөө олсон одоо иргэд те хүмүүс бол одоо Иракийн олимпийн хорооны одоо төв байрыг бол одоо нэвтэрч орж бол одоо чөлөөсөн гэж хэлж болно. За тэгээд тэнцэнээс чөлөөсөн комплекс барилгаас бол одоо маш их зүйлүүдийг бол олсон. Удай Хусейны одоо тэр спортын зохион байгуулалт, менежмент ямар асуудалтай байсан, ямар их одоо хэл ахуулын асуудлууд байсан. За дээрээс нь гол нь одоо өнөөдөр ярьж байгаа сэдв болохын тамирчдыг яаж зовоож тарчлаадаг байсан. За тэгээд энэ ч бол одоо бүтэн torture chamber байсан гэж байна. Torture chamber гэдэг нь одоо бүр хамлан зовоох өрөө гэсэн үг шүү дээ. Тусдаа зориулсан тий. За тэгээд тэрэн дотор нь одоо энэ тамирчдыг хамлах зорилготой одоо янз бүрийн юм одоо хэрэгсэл гэхүү дээ тий. Янз бүрийн таазнаас унжуулсан гинж минж одоо ингээл тамирчдыг бол одоо маш их зовоох юм олон төрлийн юмнууд бол байсан. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! And emotion overflows.
захиргааны нөхдүүд нь бүгд ингээ бүртгэл хийсэн байсан. Ямар том тоглогчдод ямар шийтгэл оноосон, хэд удаа яаж тамлсан, яаж одоо шийтгсэн тийм ээ. Тэднийг бүгднийг бүртгэсэн байсан гэж. Ийм амар одоо нөхцөл юмнуудыг бол олж нээсэн. Үдэй Хусейн гэж бол одоо та хэд маань бас судлах юм бол одоо ямар амар одоо мангас байсан бэ гэдгийг бас олж мэдэх бол боломжтой. Тэгээ яг Үдэй Хусейний талаар нэмж их юм бол яриад яах вэ? Та хэд маань нэмж судлаарай. Энэ бүхэн болсны дараагаар бол одоо Иракийн хөл бөмбөг, за Иракийн спорт очрох гэж бас нэлээд одоо хугацаа бол орсон. За гэхдээ бас одоо юуны Азийн аврын 2007 онд Индонез, Малайз, Таиланд болон Вьетнам улсуудад хамтран зохион байгуулагдсан Азийн аврагт орох эрхийн төлөө урьдчилан шатанд бол ямар ч бас оролцсон Иракийн хувьд бол жишээ нь ингэж байгаа байхгүй 2007 оны Азийн аврагын урьдчилан шатанд Туркменистан, Малдив, Тажикстан, Мянмар, Киргиз, Лаос, Непал, Монгол, Камбож, Афганистан, Бутан, Филиппин, Макао, Бруней, Гуам гэх орсууд урьдчилан шатанд ороогүй. Зүгээр л ороогүй. Монгол ороогүй тэр үед. Тэгээ Монгол тэр үед ардчил гараад 15 жил болцсон, 15 6 жил болцсон байсан те ингээд ийм тэмцээний урьдчилан шатанд ороход ямар ч асуудал байсан. Тэгэхээр Монголын хөлбөмбөг бол ямар их асуудалтай байлаа те. Тэгэхэд ийм амар хүнд нөхцлөөс дөнгөж одоо бүтэн гарч байгаа ч ихэд хэцүү нөхцөл байдал байгаа шүү дээ. Иракийн хувьд те. Яагаад гэвэл яг Саддам Хусейны засаглалт нурсны дараагаар бол иргэний дан гарсан. Тэгээ иргэний дан одоо машинаар бөмбөгдөлттэй машиныг нөгөө нэг бомб болгож дэлбэлдэг. Одоо янз бүрийн аллах хэдлгууд те. Тэгээ Шиа Сүни шашин байгаа одоо муслимын ислам шашны хоёр том төрөл. Тэгээ Шиа Сүни болон одоо Курд гаралтай хүмүүс ингээ 3 хуваагдчихсан амар юм хүнд нөхцлөөс энэ шигшээ баг босч байгаа байхгүй юу? Дайн дундаас те. Тэгээ энэ шигшээ баг чинь Сүни шашинтай хүн байгаа, Шиа муслим хүн байгаа, Курд гаралтай хүн байгаа те. Бүгднгээс нь боссон юм одоо бүрэлдэхүүн болол тэнцээ тоглож байгаа. Тэгээд холбоо нь хүртэл тэнцээ ингээд ийм нөхцлөөс хүртэл одоо ингээд Азийн аврагын урьдчилан шатнд ингээд ороод бол явсан байна. За тэгээ урьдчилан шатанд бол Сингапур, Хятад болон Палестин гэсэн улсуудтай нэг хэсэгт бол орсон. Тэгээд Палестиний үед бас мэдээж бас л одоо асуудлууд ихтэй байсан учраас одоо талбай дээрээ гэж Португал талаасаа явж байгаа тоглолтуудаа бол Йорданд дандаа хийж исэн. За Ирак бол талбай дээрээ гэж явж байгаа тоглолтуудаа бүгдээр ингээд Арабын Эмиратад Ал Айн хотод бол Палестин 4 он авсан, Сингапур 4 оноотой, Хятад, Ирак хоёулаа 11 оноо авсан. Иракийн хувьд бол тэмцээнээс бол Палестиныг хойдсон, Сингапурыг хойдсон, Хятадтай нэг тэнцэж нэг хойдсон гэдэг ч юм уу те. Хятадыг бол одоо Арабын Эмиратад тогсон тоглолтууд байсан. Ингээд маш одоо мундаг амжилтыг үзүүлж бол 2007 оны Азийн аврагт бол орохоор болсон. За тэгээд A хэсэгт бол орсон. Азийн аврагт бол Австрали бол маш том баг шүү дээ тийм ээ. Азийн хөлбөмбөгийн холбоо нэгдсэн байсан. Тэгээд Австрали, за хамтран зохион байгуулагчдын нэг Таиланд, тэгээ Оман гэсэн улсуудтай нэг хэсэгт орсон. За тэгээ Ирак талбай хамтран зохион байгуулагчдын нэг Таиландд, Бангкоктын тоглолтууд бүгдээрээ болсон. Тэгээд нэг хэсгээр хувааж аваад тэгээд Таиландын эсрэг бол нэг-нэгээр тэнцсэн Юнис Махмуд зорын ганц голыг оруулсан. За дараа нь Австралиг хамгийн том шок нь Австралиг 3-1 ярицаатай буулгаж авсан. За тэгээд сүүлчийн тойрогт бол Омантай тийгээр тэнцэж бол хэсгээсээ нэгээр гарч Австрал бол одоо 2-оор бол гарч ирсэн байна. За тэгээ хасагдах шатанд Вьетнамыг шүгийн 8-д бол 2-1 ярицаатай болгож авсан. Мөн Юнис Махмуд 2 голыг оруулсан, Бангкоктоос тогссон. За шүгийн 4-т Өмнөд Солонгостой тоглолт болоо таарсан. За Өмнөд Солонгос мэдээж одоо Азийн том баг шүү дээ. Тэгээд өмнөсөн цагт тэнцээд пенальт болсон. За тэгээ пенальтаар 4-3 ярицаатайгаар бол Өмнөд Солонгосыг буулгаж авсан. Иракийн 4 тоглогч зөксөн тоглогч 4 тоглогчид дөрвөлээ гол оруулсан бол Өмнөд Солонгосоос 5 тоглогч зөксний 3 нь хийж 2 нь алдснаар бол одоо пенальт шалгарч тэгээ Солонгосыг мулталж том шок бол болж исэн. За тэгээд пенальт дээр бол Сауди Арабтай таарсан Жакартад болсон тоглолт. За тэгээд тэр тоглолтод бол Юнис Махмуд 72 минутанд одоо мөргөж гол оруулж 2007 оны 7 сарын 29-нд Жакарта хотод бол одоо Иракчууд Сауди Араб болоход Азийн болон ойролт орнуудын бүсийн хамгийн том одоо хөлбөмбөгийн багуудын нэг энэ багийг буулгаж авч бол одоо 90 минутын хугацаанд Ирак улсад дайн зогссон тий. Сүний Шиа Курд иргэд бол одоо иргэд болон цэргүүд тий бүгдээрээ нэгдэж баяраа тэмдэглэж байсан гэж бол ярьдаг. Тэгээд энэ 2007 оны Азийн аврагт Ирак төрүүлсэн бол ер нь л одоо зөвхөн Азийн хөлбөмбөг гэлтгүй дэлхийн твийн хэмжээний юм том хөлбөмбөгт бол одоо байгаагүй за дахиж бараг давтагдаагүй хэмжээний гайхалтай амжилт түүх нөхцөл бол байдаг. $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshback.
Тэгээд маш хүнд нөхцлөөс ингэж гарч ирж хожлыг авсан нь бол бас гайхалтай. Тэгээд энэ Юнис Махмуд гэж багийн ахлагч бол одоо Иракийн хөлбөмбөгийг үнэхээр бүх цаг үе одоо домог юм аа. За тэгээ одоо Шарар Хайдар гэж одоо хамгаалагч бол тэр Удай Хүсэний том дарамтлалт хамлал юмн дундаас бол одоо цутааж олон улсын хүний эрхийн төлөөх групп байгууллагуудад бол одоо гомдол мэдүүлж мэдээлэл өгч за дараа нь хүний эрхийн төлөө бас одоо итгэвчтэн бас болсон ийм гоё одоо гоё чигүүдээ дараа нь одоо гоё тийм ийм зүйл бол одоо байдаг. Тийм тэгээд Иракийн хөлбөмбөгийн талаар та хэд манус дэлгэрэнгүй нэмж судлаарай гэж хүсгөөрэн өнөөдрийн мэдээллийг суурь болгож авсан нэг нийтлэлийг юу болгож 2003 онд анх нийтлэжсэн нийтлэлийг description хэсэг дээр оруулъя. Тэгээд хамтаасан бүгдээ нь баярлалаа. Ерөнхий үеийн итгэж flashback болсон feedback ажиллаж байна. За мөн Coca-Cola, MCS Coca-Cola ерөнхий үеийн итгэгчээр ажиллаж байна. Тэгээд ерөнхий үеийн итгэгчтэй баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяр та.